Найзаа сайн уу миний нэ? Өө сайн. Найз нь хүүтэйг агарлаа сууж. Үе тэр танай нөгөө аутизмтай хүүхэд үү? Яна ямар өрөвдөлтэй юм бэ? Чамд хэцүү байдаг бах та. Юу гэж дээ? За миний найзаар юу вэ? Найз нь 300 м квадрат пинк хаусанд орсон. Тийм үү? Ямар гоё юм бэ? Юу гоё байх вэ? Шинэ байранд орсон биш. Хамаг хог новшоо цэгцэлсээр байгаад таарах юм. Найз нь чам нэрээ юм авчирсан ш. Юу юм найзаа? Найзынх нь өмсчихсэн хувцснууд. За өрн хоцрогдоод бишээ нөгөө яг модонд орж байгаа. Найз чамд өнгөө өгж байгаа. Дан бренди хувцснууд байгаа шүү. Миний найз ямар юм гоолох юм биш. Бүгдийг нав. Тийм үү? Найзд нөгөө өмсөх хувцас байгаа шүү дээ. Ёо, чи өөрийгөө ер нь толинд харсан уу? Өвчтэй хүүхдээ харсаар агаад бүр аимшиг хөгшин авгаа болчихсон байж тээ. Хоёулаа зэрэгцээ явж байгаа хүмүүс харах юм бол ээж охин хоёр гэж хүмүүс харахаар байна штэ. Миний найз зүгээр чимээгүй ав. Дээрэс нь энэ найзынх нь хэрэглэжсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд зарим нь талдаа орсон, зарим нь бүр шинээр байгаа. Найз нь ганц хоёр хэрэглэсэн нэг таалагдаагүй. Нэг тийм хямдхан вай бөгөөд идэм айгуу гоё гихж байгаа андуурчлаа. Миний найз ямар над шиг олигтой юм аваад нүүр амаа арчлах мөнгө байдаг биш. Зүгээр л найзынхаа сэтгэлийг бодоод авчих цаа. Найзаа би эднэрийг чаахгүй. Ёо, харвас хэцүү амьдралтай байж ич юу их замтай мтээ. Хүн юм өгчих чи хоёр алгаа тусал авах хэрэгтэй шүү дээ. Энэ манай хүүхдийн тоглож исэн хуучин тоглоомод гэрт багтаж шингэхгүй лайртай юм. Миний найз аав угаасаа л танай хүүхд чи жоохон хүүхдийн тоглоомоор одоо хүртэл тоглодог л байлгүй. Аутизм ч хэцүү юм доо. Тийм ээ найз аав. Яаж ийна? Түрүүнээ сая сонсоод байсан чи юу гээд байгаа юм бэ чи? Найз гээд ах тусан бити давраад байгаарэ. Би чамд зүгээр л туслах гэсэн штэ. Надад чиний тусламж хэрэггүй. Тэглээч би хүнээс тусламж авах хэмжээний амьдрдаг хүн биш. Сонсоод байсан чи харин юу вэ? Наа тоглоомнуудаа өөр газар аваач хай. Манай гэр чиний хогийн сав биш. Ядаж аутизмтэй хүүхдэд чи мөнгө хэрэгтэй бол манай хүүхэд аутизмтай. Тэгээ юу гэж? Чи нэг юмыг сайн ойлго. Зүгээр л миний хүүгийн тарих бусад хүмүүсийнхээс арай өөрөөр мэдээллийг хүлээж авдаг л гэсэн үг. Нэг ёсондоо бусдаас дутуу биш. Зүгээр л өөр, онцгой гэсэн үг. Ойлгосноо? Ойлгосон. Миний хүүд чиний над хуучин тоглоомнууд биш. Бусад хүмүүсээр ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ л гэж байгаа. За найз нь юм мэдгүйгээсээ болоод хүүг нь буруу ойлгож явжээ. Одооноос эхлээд найз нь хандлагаа өөрчлөе. Илүү сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл лайк, шеэр хийгээрэй. Бас хамтарч ажиллахыг хүсвэл манай пэйж хуудас руу чат хийрэй.